Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. ESPN телевизийн 19 дахь жилдээ тасралтгүй үргэлжилж байгаа Happy 31 нэвтрүүлэг маань инээдхөөр аз жаргалт бэлэглэхэд бэлэн боллоо. Та бүхэн маань бодон дээрээ тоглон сууж нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Тэргүй яг 2025 оны 12 дугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд 31 өдөр тасралтгүй та бүхэндээ хүрдэг Happy 31 баярын хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Мэдээж энэ оны онцлог салбартаа бас онцгойр чадсан эрхмүүдийг бид хүн урьж авчирдаг. Харин өнөөдрийн дожид хэн бэ гэдгийг та бүхэн яг одоо мэдхэд бэлэн болсон байна. Ингээд хамтдаа 3 тоглоод хүлээн авцгаая. 3, 2, 1. 2025 онд үзэгчдийн бүтээл болсон Тэгцэг үйлдэл Монголын уран сайхны киноны уран бүтээлчдийг өнөөдрийн зочноор урьлаа. Химээ бид байна. Урилга төрөлцсөн ирсэн маш баярлалаа таагуултаа. Баярлалаа. ESPN телевизийнхэн хамт олонд маш их баярлалаа. Бас ирж буй шинэ жилийн мэнд хүргэе. Явуулаас үзэгчтэй бас ESPN-ыг үзэж байгаа үзэгчтэй бас баярын мэнд хүргэе. Баярлалаа. Манай нэвтрүүлэг шинэ жилийн нэвтрүүлэг учраас уламжлалт ёсоор 2025 оноо дүгнээд биднэрт гоё сэтгэлээ хуваалцвал тий. Ямар хуу жил болж өнгөрөв алдрахын үед. За 2025 он яг миний хувьд бол маш одоо их ажилтай, маш их ажилтай. Ер нь бол намайг яг ингээд нэг юм шаардсан тий эсвэл одоо юу гэдэг миний яг шансыг сорьсон одоо миний яг хөдөлмөр одоо юу вэ чи юу хийж чаддیں۔ Тий. Бараг нөгөө Physical Asia-гийн 7 дахь тамирчин шиг л яг ийм байсан баг тий. Тэр бүр үнэхээр яг чи чадахгүй гэдэг дээр л орсон энэ жил. Тэгээд маш үр бүтээлтэй маш сайхан жил болж байна. Юу гэхээр бас юун дээр онцлж байгаа вэ гэхээр энэ жил 2025 он бас Монголын кино урлагийн 90 жилийн болсон. Яг энэ 90 жилийн бас яг мдэггүй явж исэн. Саяхан 90 жилийн болонгууд нь бас яг энэ ой дээр тэ тохиолдуулж бас ийм сайхан уран бүтээл хийж чадсан гэдэг дээрээ бас өөрөөрөө бас нэлээд бахархсан. Ягаад гэвэл одоо яг кино шүүмжлэгч болно тийм ээ. Кино урлагт байгаа одоо урлагийн хүмүүс маань хүртэл яг энэ Тэгцэг үйлдэл гэдэг киног болохоор өөрсдийнхөө өнцгөөс яг ингэж дүмнэж тавиад тэгээд Монголын кино урлагтаас шин салхи оруулж ирсэн гэдэг одоо тийм одоо цолтой гэх юм уу тийм ээ. Ингэж явж исэн болохоор маш их баярсан гэх юм да. Тийм. Ярил маш их зүйл байна. Маш их зүйл байна. Тэр болгоныг нутахгүй бас ярилцах хаа гэж бодож байгаа. Тэгээд ямар ч хэлсэн ард нь амжилттай гарах гэж байна. Гэхдээ хэд хоног дутуугаа бүгдээ сайхан гүйцээгээд сэтгэл амар сайхан оноо гарах хаа гэж бодож байна. Тийм баярлаа. Баярлаа. За 25 он бол одоо миний хувьд нэрэл үнэхээр гайхамшигтай жил боллоо. Болж байна те бас үлдэгдэл нэг сар байна шүү дээ те. Хувийн амьдралч тэр уран бүтээлийн амьдралч тэр ол зомог ихтэй. Яг хувийн амьдралын хувьд бас нэг зүйлийг хэлэхэд би ингээ 20 жил уулзаагүй байсан бас ихчтэйгээ уулзсан. Миний амьдрал бол маш тийм онцгой мэдрэмж байдаг юм байлээ. Хараад ингээд нэг огшоол үг хэлж чадахгүй ингээд одоо уйлах гэдэг ч юм уу те. Дотроо айгуу тийм мэдрэмжүүдийг айгуу авсан. Тэгээд мэдээж шинэ уран бүтээлээ үлгийдэж аваад өнөөдөр ингээд хоёр ахтайгаа ингээд сууж байгаа бас төлөх баяртай. Тэгээд тайзны уран бүтээлүүд ч гэсэн ол зомогтой байсан. Тэгээ заяахтайгаа бас нэг уран бүтээл дээр хамтарч ажилласан. Айгуу ийм сайхан ийм жил боллоо. Тэгээд ундаг байна би. Энэ жил алсаа гэдэг чи бүр алнаа. Тэгээ хамт олноороо бол бас Гэгэ музагийн олон шагналын эзэн болсон тийм бас Гэгэ музагийн шагналын мэдгүй одоо бүр сүнстэй. Дараахан загнаад байна шүү дээ. Би одоо ингэж хэлж өгөхгүй бол Хөлтрийн хувьд болохоор Оросын албаны улсад төгссөн гэсэн тий. Энэ талаараа жоохон дэлгэрүүлж байна. За миний би болохоор 2018 онд Кемерово хотын соёл урлагийн их сургуулийн кинодрамын жүжигчин мэргэжлэр төгссөн. Миний багш болохоор Оросын албаны улсын гавьяа жүжигчин Виктор Васильевич Мирошниченко гэдэг одоо ийм гайхамшигтай өнөөдрийг хүртэл одоо театрын тайзан дээр гялцаад явж байгаа. Энэ жил бас багшийн маань тайзан дээр 50 жил одоо байсан ийм
бенефис гэж ярьдаг те тэмдэглэлт ийм жил болсон. Багш маань ч гэсэн энэ жил сайхан тэмдэглэсэн баха. Тэгээ энэ жил хүн болгонд айгүй гоё сайхан жил болж байна те. Чи нэг багшлаа баярлаа гэж хэлсэн үү? Шавны тоглоцоо штэ. Бодоодгож штэ багшаа. Өрөөдөө явуулдаг байхгүй багш нөө те. Багш нэг лайк дараад явуулдаг. За. Баярлалаа. За Ганцоогийн хувьд За миний хувьд бас 25 он бол маш сайхан он болж бас одоо өндөрлөх гэж байна. За хувь уран бүтээлчийн хувьд ч тэр гэр бүлийн хүрээнд ч тэр тий шинэхэн оюутангаа явууллаа барьлаа гэл одоо маш гоё аз жаргалтай он байж дууслаа. Тэр дундаа хамгийн бас нэг өстой нэг алдрын хэлдгээр шанц шалгасан гэдэг шиг бас нэг шинэ уран бүтээл дээр кино урлагтаа бас нэг өөрийн гэсэн өөрсдийн гэсэн гоё өнгө төрхийг бас тамгалж гарч ирсэн бас нэг нэлээд томхон бас гоё шийдэл боллоо гэдэгтээ бас их баярлаж байгаа. Тэгээд гайхалтай байна 25,000 онд 25,000 он ч гэсэн 25 онд бол хийж бүтээх бас цаашид 26 онд хийж бүтээх олон том зорилгоодыг бас ингээд сэтгэлтэй тэгээд энэ сайн хаби ухчнагт орж байгаа тойл их баяртай байна. Гранины жүүсээрээ дайлж гин. 100% жимсний амт граны. За мөн сахарын агуулмж багтай Big Force Classic Cola маань бас ивент итгэж байгаа. Та нар маань бас ундаа жүүснээсээ Угаад яриад байна. Скам тэгээд өөртөө хийж уухгүй. болно. Нандаа айлнаас нөх юм. За. Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаам төгс төрх. Түлип. Таны гол сайханд хувьсэл хийн. Эволу дээр. Мерси гэрээ дайлъя. Сигэрээ дайлж байгаа. Энэ чинь дайлал явж би хамгийн сүүлд. За бид нар одоо та нарт зориулж бэлэг бэлдсэн байгаа. Тэгээ энэ одоо өрөөний аль нэг хэсэгт ингээд нууцсан байгаа. Та нар маань босч яваад хайгаад олоод ингээд буцаад хүрээд ирэх юм байгаа. Бэлэг нь ямар шүү? Бэлэг нь болохоор зөв дөрвөлжин хайрцагтай доор нь өөрөө чинь нэрийг бичсэн байгаа. За. Та гурвын нэр нэг нэгээрээ бичээтэй байгаа. Ер нь бол чипи өгөхөд бол та хэдийн одоо орчим жигүүрт одоо арт талд чинь ч юм уу эсвэл урт талд чинь ч юм уу ер нь нүдээ сайн ингээд нээгээд ажилуулад харах юм бол их ойрхон бас бай. Оо яа. За. Доор нь Автар. Оо За. за төгөлдрийг нийлээ гүйлэх хиндэ. Төгөлдрийг олдохгүй бол бэлэг нь минийх шүү. За нууцсан мэдээлэл өгөхөд ер нь гацуур бол гоё бэлэгнүүдтэй байгаа. Түүний ард л таны бэлэг байгаа болоо да. Ард нь сайхан. Маш Оо олон яг урт талд нь л уг нь харагдчих өөр байна. бол харагдаад байна тий. Тийм ээ. Төгсөө. Нэг болоогүй. би өөрийнхөө бэлгийг өөрөө шууд олноо. Шууд соромзон мэтээ. За одоо нээж болно. За За нэхөө. дотор нь За асуулт байгаа. Манай нэвтрүүлгийн редакцийн зүгээс биелсэн. Алдрынхаас эхлээд асуултаа уншаа. Тэгээд ер нь гоё хариултаа. дотор нь амттангууд байгаа. Амттангууд та нарт зориулж гэж байгаа За шүү. тийм байна. Цаг хугацаа, хайр, хувь тавилан нэг цэг дээр огтлцохыг тэг цэг үйлдэл гин. Тэгвэл ямар 3 онцгой үйлдэл алдрын нэг өдрийг алдрын нэг өдрийг бүтээдгийг хип хоп урсгалаар яруу тод илэрхийлээч гинэ ёо. Бараг шийтгэл одоо явж яаж. Нэг өдрийг бүтээдгийг хип хоп урсгалаар илэрхийлж гэдэг чи би одоо өгүүлэх юм уу те? Тийм шиг байна. Жоо хэмнэлтэйгээр л өнөөдрийн ажлын планаар баг Тэр ч угаасаа суур бас хамтлагтай шүү дээ. Тийм шүү дээ тий. Хүн үүсэхдээ цэгээс эхлэн Цэгээс эхэлнэ. цэгээс эхлэн эхлийн хөвлийгээс те эхлийн эхийн хөвлий дотор цэг байдаг шүү дээ. цэг байдаг шүү дээ. Тэрийг л би хэлээд байгаа. Хүн үүсэхдээ цэгээс эхлэн хүний амьдрал тэгээс эхлэн. Nice. За хүлээж авлаа. За. Даалгавар амжилттай. За ингээд 3 дахь даалгавар. За энэ айгүй сүртэй асуулт гэдэг байхгүй. За анх ховжоо огт уран сайхны киноны самплын дүрээр олон охины зүрхийг уяраасан та. За яг уяраасан юм уу да. Happy 31 нэвтрүүлгийн маань Хоморт Ховд аймгийн буюу Баруун Монгол аялгаар хайрын үг шивнэж гинэ. Яг хийжгээ. Одоо яад юм болоо гэж. За өстө ер нь бол сая хүний нөгөө хилдэг гэдэг чинь яг нутагтаа очихоор яг нөгөө аялга нь ороод ирдэг. Ороод ирдэг. Тий, тэгээд нутгасаа ирчихээр бас болчих гээд байдаг. За тэгээд хөөрхөн сэвгрээ гэдэг байхгүй. Би чамд хайртай байдгийн болоо гэдэг байхгүй. За нэг иймэрхүү л ярина да тэгээд. Шинэ жилийн минь төргийн гэж хэлвэл одоо юу гэж хэлэх вэ? Одоо тэгэхээр шинэ жилийн л гэж шүү дээ одоо
За тэгээд Баруун аймгийн Happy 31 нэвтрүүлгийг үзэж байгаа нийт Монгол түмнээ шинэ ондоо элгээрээ энк байх болтугай гэдэг хэвгүй юм. Мартсан байх шүү ер нь бол. За баярлалаа. За миний болохоор үд болтол унтаж үхрийн дуунаар сэрж гисэн үг байдаг. Та 2025 онд хамгийн их унтсан нойрмог өдрийнхөө талаар цовоо дуугаар хуваалцаа. Цовоо дуугаар. За цовоо дуугаар гэдэг чинь одоо дуулах юм уу? Юу хэлнэ Цогрих одоо амарсан тий ирч хүчээр л гэсэн үг тий. Орцод төгсөж ирсэхгүй яаж цовоо дуугаар яадаг харин. Цовоо тий. Тийм байна. Гоё хоолоогоо биднэрт гайхуулаач ээ. Ялч нэг хамгийн хачаалтай байсан өдрийн ард нэг тайвшрал аваад өд хүртэл унтаад тий. Тэрний араас босч ирж байгаа л төөгөө байна лээ шүү дээ. Харин тийм байна. За миний хувьд бол яг одоо манай уран бүтээл Тэгцэг үйл киноны зураг авалтыг бүрэн одоо гүйцэж дуусны араас бол маш сайхан унтаж амарсан. Яг үнэ. Яг зураг авалт гэдэг бол маш их ачаалтай. Тэгээ хүн болгоно ихэнх хүн павильонд хийгдсэн тий. Павильон. Тэгээ нойрны хөвч гэсэн тодорхой хэмжээгээр бид нар хомсолж ажилладаг тий. Тэгэл ялтчгүй тэрний хойноос бол баг би яг хэдэн цаг унтснаас санахгүй яг үнэ тий. Үнэхээр сайхан унтаж амарсан. Тэгээд том ажлын ард гараад унтаж амарх бол үнэхээр сайхан байдаг. Тийм л зүйл байна да. Төгөлдрийн хоолой гэхдээ өнөхөр бас гоё юм аа. Тэ гоё нэг юм эфирийн хоолой. Тийм нэг тийм өвөр мөс аюу гоё. Тэгвэл одоо яг энэ хоолойгоороо биднэрт гоё шинэ жилийн мэндчилгээ өргүүл бас гоё санагдаад байна. Та бүхэндээ Бас давхар даалгавар өгчлээ шүү дээ манай маань. Тэглэг байх аваа. За та бүхэндээ ирж буухандаа хамгийн сайхан бүхэн одоо нөгөө хүсэл болгоно биелэх болтугай хамгийн гол нь эрүүл их байх болтугай. Тэгээд эргэн тойронд байгаа хүмүүсээ хайрлаж анхаарлаа битгий сулруулаарай. Тэгээд хамгийн гол нь хамтдаа аз жаргалтайгаар ирэх оноо угтцгаая. За баярлалаа. Кино уран бүтээл хэдийн хугацаа мэдээж маш урт хугацаа. Анхны санаагаа авахаас гадна анхны юу гэдэг бодол сэтгүүгээс ахуулаад үзэгчд хүрэх хүртэл асар их цаг хугацааг туулдаг тий. Алдрын хувьд энэ кино уран бүтээлийг анх хизээ эхлүүлэх тэр цэг нь байсан бэ? Хизээнээс юу? Одоо ингээ 2025 оны хавар яг зураг авалт нь бол эхэлсэн. Тэгэхээр чин 2024 оны 100 нь одоо яг 100 нь одоо өмнөх жилийн 100 нь яг зохиолоо бичижсэн. Тэгээ ер нь бол ингээд энэ кино өөр ийм шинжлэх ухаанлаг те одоо юу гэдэг шал өөр төрлийн кино болохоор бас гол дүрээ бас шинэ хүнээр бас сонгосон зүг нь болоо гэж маш их дотроо бодож исэн. Тэгээ зөндөө олон пробод авч исэн л да өөр хүмүүсээс. Тэгээд явж агаад төгөлдрийг зүгээр нөгөө нэг туслах дүр дээр албаар дуудаад ер нь өөрөө зохиолоо уншиж байхдаа бас хэр мэдрэмжтэй авах бол гэж сорьсон. Тэгсэн чинь төгөлдөр зохиолоо уншичаад за энэ яг өөрт нь оногдсон би нөгөө нэг туслах дүр дээр за чи энэ тэр оргил гэдэг дүрийг хараад уншичаарай гэдгсэн чинь оройн над руу залгасан. Аха та намайг гол дүр дээрээ юу явал Тэнгис гэдэг дүр дээр явал би бас чадна штэ. Харин яг хацсан байсан юм аа. Чамайг өөрийн чинь те сэтгэл зүй чинь яг яаж чи өөрөө яг хүлээж авах уу? Тэр чинь бас мэдэрмээр санагдсан юм аа. Болж ин хэрвээ чи өөрт чинь те яг чамд ингээ бууж ивэл болж ийна гэл тэгжсэн те. Төгөлдрөө яг тэгэхэд төгөлдөр одоо нэг нойлгонд орчлоо гэдэг шиг те гэл тэгэл юучсэн те. Тэгэл төгөлдрийг окей гэл тэгүн гутлан тэгэл за одоо ингийн шүү тэгин шүү гэд байнга л төгөлдөртэй хамт зураг авалт эхлэх хүртэл ингээд байнга хоорондоо холбоотой байж те аль болох өөртөөгөө одоо ойртуулж бид хоёр чи бие биенийгээ танихгүй хүмүүс шүү дээ. Ерөөсөө таньдаг нь ганцхан Орос улстай байхгүй юу? Жишээл те. Тэгэхэд бас бие биенийгээ яаж мэдрэх үү гэдэг те. Төгөлдрийнханд ингэ шүү тэгин шүү гэдэг ч юм уу. Төгөлдөр ч бас өөрийнхөө үзэл бодлыг хэлээл ингэж явж байгаа л тэгэл дайраал орсон доо. Төгөлдрийн үед яг тухайн моментэд өөр дүр унш гэж яхад бас зориг гаргаж тэгж хэлнэ гэдэг юм. Жүжигчний хувьд бол бас хэцүү шүү дээ тий. Би яхаа энэ дүр дээр тогломоор байна гэж хэлэх бол зориг өөрөхгүй. Миний бас ороод.
Тэр айгүй нэг тийм зүн совингийн дуудлага гэдэг ч юм шиг санагдсан юм. Ингээл уншиж байхад мэдээч нөгөө яг за энэ дүр дээр анхаарал тавьж уншаарай гэдгсэн байгаа те. Тэрэн дээр анхаарал тавьж уншиж байгаа. Гэхдээ л нөгөө гол дүр нь ингээл өөр ирэхгүй дотроос ингээл төсөөлөгдөөл, ургаал те бүх юм ингээл бодогдоод хэлж байгаа байхгүй. Тэгэл дуусчаал хэлхэл хэвээр байна гэдэг ч юм уу те. Яг тэр мэдрэмж дотор төрж байгаа. Тэгэл бас шууд хэлчих чадахгүй байгаа маа гэдэг. Орой нэг унтчих чадахгүй ч юм уу те. Шүн залгаж байгаа байхгүй. Унтчих юм бол шүн залгахаараа та буруудчих юм бол за ер нь ямар амт. Энд чинь бас нэг зүйлийг илэрхийлнэ шүү дээ те. Тэгэл залгасан. Тэгээд би ч бас нэг тодорхой хэмжээний ичимхий хүн. Гэхдээ ийм үйлдэлүүд амьдрал дээр төдийлөн хийгээд байдгүй ч гэсэн энэ үйлдэл маань айгүй зөвцсөн болов уу тэгээд. Стол зүн совингийн дуудлага. Тий, надад болохоор яг тийм үйлдэл гаргаасаа гэж би бодож ирсэн байхгүй. За манай дараагийн хэсэг. За дахиад бэлэг хайх уу. Тий, дахиад бэлэг байгаа. Манай ганцаар бас дартс спортоор бас хичээл тий. Худлаа ирсэн шүү бид. Худлаа ирсэн шүү тий. Би түрүү яриад айлгаж байна. Ямарсан дартсын тэмцээн байгаа гэсэн чинь би цолтоо штэ. Би өрсөлдөд хэрэг байна уу гэж. Гэтэ одоо бүгдээрээ сонирхъя. Энэ бол манай өмнөх дугааруудыг үзсэн манай үзэгч маань бүгдээрээ мэдэх бах. Дартс бэлдсэн байгаа. Дартсан дээр оноо цуглуулахгүй дартсан дээр тус бүрийн гой гой зургнууд байгаа тийм үү. Зургны ард бэлэг эсвэл шийтгэл. Ер нь та бүхний зүгээр суулгахгүй гэсэн үг. Тийм ээ. За ганцаа хас эхлэх үү? За тэгээд Яг ганцаа тайсан. та эрийг айлгаж исэн баг. Ангаад ирсэн одоо өөрөө ихтэй. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх DS дамаад. Амьдрал бол аялал. Шийтгэл биш гоё шагнал авчвал тий. Одоо гринчи ард. Гэтэ би яг энэ арай том талбайтаар энэ чадвал гацуурыг онцчих юмсан тий. бэлэгтэй гацуур байх юм тийм ээ. За харъя. Амлж авлаа шүү дээ. Амлж аваад. За одоо өнгөрсөн. Тэр Санта Клаусыг онох гээд үзье. За. Гринч рүү явах гэсэн. Гринч рүү өгч шүү. Гэтэ гринчи ард бас. Санта Клаус. За. Яа ямар ч байсан. Гурван сумны хоёрыг онсон. Гэтэ нэг нь бол яг байгаа онсон. Энэ ард Шагнал. Шийтгэл. Өөрөө онсон. За шийтгэл. Хамгийн урт шийдвэрлийг сонгосон байна. За та гадаад хэл сурах бололцоотой хэр сурах бололцоотой хүн бэ гэж байна. За та шинэ жилийн мэнд хүргэе гэсэн үгийг одоо энэ дараах улсын хэлээр бидэнд хэлж үзүүлнэ үү гэсэн. Азербайджан хэл. За ёстой. за тухайн хүний дүрд л орж хувирх нь шүү дээ тийм ээ. За ямар ч байсан та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе. За Монгол нэг. Snowing God on. Happy New Year. Та хоёр яг Snowing God-ыг зөв акценттэй хэлж гэнэ үү хэлээрэй. За зүгээр. Яг хөвдөөс. Би өсгөл байхгүй. Snowing гэж байхгүй. Snowing God. Манай хажууд хоёр Орос школт хүн байна шүү. Словакаар гинэ. За словакаар хэлэх гэж байна би та бүхэндээ. Счастный Новый Рок. За нэг иймэрхүү Оростой төстэй юм бэ тий? Тийм шүү дээ. Счастный Новый Рок. За. Вьетнамаар Чунгмён наммой гинэ. За. Чунгмён наммой гэж байгаа юм байна шүү дээ. За. За тэгэл болчлоо шүү дээ. За болцсон уу тийм ээ? Болчлоо. За баярлалаа. Баярлалаа. Өстой гоё шийтгэл. Энэ удаа жоохон хилний л асуудлыг сориод тэр надаас. Эхнээсээ баруун монголоор Баруун монголоор яриулаад. За тэгвэл би яс. За Сантагийн хажууд. Санта осгууд. Гринчи хажууд. Тэр гринчиг л Алийг жоохоо. Санта л байж. Сантад юм байна л да. Тийм байна. За. Би тэгтээ түрүү Сантаг онсон бол гацураас сонгох. Яа, Сантагийн ард за бидүүдэд харуулчих тийм ээ. Шийтгэл үү? Би сая хаасангүй шүү. Бэлгэнүүд байгаа юм уу? Хараагүй ш. Ахын хувцас өнөөдөр үнэхээр гоё ярагдчихжээ Оо шүү. за баярлалаа. Тань аймаг гоё ярагдчихлаа. За энэ бас жүжигчин хүнд айгүй амархан шийтгэл байна уу. Гэтэ шинэ оны мэнд хүргэе гэсэн үгийг 5 өөрийн янзаар бидэнд илэрхийлж үзүүлнэ үү гэсэн байна. За ууртай баяртай эм орсон сандарсан гайхсан гэж байна. За энийг харж байгаа өөрөө сайхан. Бараг бэлэг бол авчихсан Харин шүү. тийм. Амяа шинэ оны мэнд үзүүлэх боломж болоод явчих шиг байна. За шинэ оны мэнд хүргэе. За. За эм орсон байна. Их юм үү тийм үү? За шинэ оны мэнд хүргэе. За гайхсан гэж юм. Вау. Шинэ оны мэнд хүргэе. Ямар юм бэ ч бас те.
Бас эвгүй энэ чинь. Эвгүй харин яг ингээд хараад хар бүр эвгүй байна. Бүр цаашилтмаар байгаа. Дараагийнх нь одоо салганж болгоод тэгээд шинэ оны бинт хүргэе. Одоо ууртай. Дараагийнх нь ууртай. Амар. Шинэ оны бинт хүргэе. За. Ямар амар Ууртаа надад шинэ жилийн баяраас ууртай болох юм байна. санагдаад ах яхаа. Жохон ууртайгаа жохон нэмүүлмэр санагдав. Сая нөгөө нэг жүжигэн дээрээ байдаг шиг зүгээр ингээд Японоор жохон Япон айлх. Хирошигийн Явчих шиг байна. одоо гайчны Хирошигийн зүрээр. Тэ шинэ оны мэндийг хүргэе. За гэж. Шинэ оны мэнд хүргэе. За би энэ гэрте ганцаараа авмаар байна. Кевин үү? Тийм, Кевинийг авчээ. Кевин ч адтай ард нь юу ч хийж магадгүй. Тийм л ах тий. Кевин бол ерөн гэхдээ Кевин дээр онохгүй бол би тэр нөгөө нэг сэтгэл хөдлөх. Снегурочкаг авъя заяа. За. За. Оо! Заамж хэлсэн Чихэршгүй. Шал өөр тий. тий. Шал өөр тийш. За тэгвэл ерөөсөө тийшээ л явах юм байна. Снегурочкаг авна. Оо! Яна. За Снегурочкагийн хажуу талын ер нь бол энэ энэ шагнал. Тийм байна. Ахын адтай байлаа. Шийтгэл бахар айгүй могоо хүний утгатай ингэж үзүүлээд зинх байлаа. Шагнал байсан чинь жоохон. Би чинь шагналаа авна шүү дээ. тэгэлгүй яах вэ? За Энэ жилийн энэ бол шагнал. баярсан талархсан сэтгэлийн хэрэглэл Mercy. За. Mercy. Энэ чинь яндаа штэ. Одоо шинэ оны шинэ оны яндаа. Шоколадаар дүүрэн. Бүтэн мерси өгч шүү. Сүрэн мерсигээр дайлсан шүү. Одоо бүтний өглөө шүү. За энийг ингээд За энэ ширээ энэ дүүрэх гэдэг шүү бэлгээр тийм ээ. тийм байна. За тэгээд хоёр шийтгэл авсан. Шийтгэлхээс илүүтэйгээр бараг л шагнал шахуу байсан баг тийм ээ. Тэгээд хоёроо бас зүгээр байлгаад яах вэ? Шийтгэлээ маш амжилттай гүйцэтгсэн учраас баярлалаа гэж таларсан сэтгэлийн илэрхийл Мерсигээр бас Оо баярлалаа. ялааж байгаа шүү. Яасан сайхан Тэгтээ жижиг мерси шүү дээ тий. Жижигхэн мерси шүү дээ. Яг адилхан бол би бол жоохон хэрүүл хиймээр. За эхлээд ганц одоо баярлалаа. Баярлалаа. Чи боо юм болж болж. Оо ийм аваад юм шийтгүүлсэн ч яах вэ? Манай хайби 31-ийн онцлог бол тэгэл аль болох зочдоо бэлгээр Айгуу амтланаар бэлэгтэй. байлах. Бид зөв болж игэл одоо энэ удахгүй жүрүүрийн тоолтороо таа өгнө зүгээр л байл гэдэггүй хэлдэг. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор оны онцлог мэдээ та бүхний одоо тус нь мэдээ гарсан байгаа. Ер нь 2025 он хүн уран бүтээлчдүүд бол мэдээж онцлог олон зүйл хувь амьдралч бай, уран бүтээл дээрч бай, гарсан тохиолдсон сенсацтай тийм ээ сайтуудаарч тэр мэдээллүүд бол гарсан. Түүнтэй холбоотой сонирхолтой онцлог мэдээллүүдийг бид бүхэн энэ удаа таагууртай холбоотой мэдээллүүдийг гаргажээ. За тэгээд энэ мэдээллүүдээр тайлбарыг хийж өгнө үү? Яагаад энэ мэдээ гарсан байх вэ гэсэн маш олон асуултууд байна л да. Бид нарт яг гоё мэдээ уншиж байгаа юм шиг уншаад тэгээ гоё хариулт. Эсвэн телевизийн хайби гушны баярын хөтөлбөрийн онцлог мэдээ булан та бүхэндээ хүргэж бэлэн боллоо. Ингээд жүжигчин алдрын тухай онцлог мэдээг өөрөө уншиж танилцуулж тайлбарыг хийнэ. Хүлээн авцгаана. Жүжигчин алдар фантастикийг орхисон ууранда би даасан киногоо хийж эд бяра гайх болов уу? Энэ жилжингээд нэг юм асуулт явсан тий. Хүүх энэ жилжингээл харин явлаа. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy. Өөрийгөө гэрэлтүүлье. Swarovski. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Seiko. Сэтгэл дотроо гэдэг ч юм уу те энэ кино орлогод Монголын кино орлогод ийм кино байвал яах вэ гэсэн тийм нэг асуулттай тэгээд ийм шинжлэх ухааны sci-fi төрлийн те ийм киног хийж үзье. Яг бол өмнө нь бас би One Night гэдэг 7 жилийн өмнө Тэгсэн. кино хийжсэн. Тэгээд миний яг ингээ яг хувийн уран бүтээлүүдээс гэх юм бол яг ингээ хоёр дахь одоо бүрэн хэмжээний кино. Наан нь бас Алдар Жери гэдэг олон ангид кино хийжсэн шүү дээ. Тэр болохоор ситком цуврал гэдэг те.
Энэ бол дандаа юу гэхээр яг одоо алдар гэдэг хүнээс гарч байгаа л үзэл бодлууд байгаа. Тийм болохоор яг энийг л одоо 3 дахь жишээлбэл яг тоогоор бодох юм бол 3 дахь уран бүтээлээ би яг энэ онд ингэж гаргасан байгаа. Тэгснээс бол одоо фантастик продакшнтайгаа тий нөгөө хэдтэйгээ хэрэлдээд бөө юм болоо одоо нөгөө хүмүүсийн дотроо төсөөлж байгаа тий тэр зүйл бол тэр төсөөлөл Бараг тийм юм дуртай байд юм шиг байна. тий. Ягаад ч юм ингээл дандаа л тэд нартайгаа хэрэлцэн эсвэл мөнгнөөс болсон эсвэл ингэсэн гэл тэгдэг тий. Одоо 2026 онд ч гэсэн манай камераман бас өөрийнхөө үзэл бодлоор гэдэг ч юм уу тий өөрийнхөө одоо хүссэн тэр уран бүтээлээ бас түүхэн киногоо хийцэн ингээ явж байгаа. Тэгээ 26 онд бас нээлттэй хийн. Гэхдээ би одоо хизээ хийхийг би бол өөрөө ч мэдэхгүй гэдэг ч юм уу тий. Ямар ч ласта үзэгчд бол бүгдээрээ яг тэр мэдээллүүдийг авцсан байгаа тий. Тэгснээс одоо юу гэдэг фантастик продакшн тараад тий одоо тусдаа уран бүтээлүүдээ хийгээд явж гин гэсэн тийм ойлголт биш. Нөгөө талаас нь харах юм бол энэ бол бидний бас өөрөө өөртөө сорж байгаа бас дээрэс нь өөр хүмүүстэй ажиллах одоо апдейт хийгдэх тийм зүйл юм болов гэж би дотроо бодож явдаг. Тийм болохоор ингээ хариулт нь бол маш онцгой бөгөөд маш тод байлаа. За баярлалаа. Өөрөөхөө яриад дүгнэлт өгчтэй. Энэ асуулт ингээд үгээр мухарлаа. Ингээд мухарлаа. Тэгцэг. Тэгээд тэгцэг. Тэгцэг шүү. Ингээд болсон мэн үү? За ингээ тий жүжигчин алдар маск продакшны жүжигчин ган зөрөгтэй хамтран AI продакшныг үүсгэн байгуулжээ гинэ. AI продакшн бол яг энэ жилдээ бол үүсгэн байгуулагдсан. Тэгснээс бол өмнө нь бол 7 жилийн өмнө гэдэг ч юм уу те AI entertainment гэж байгуулагдаад тэгээд One Night гэдэг кино хийгдчихсэн байхгүй юу? Театрын тайзнаа олонтоо гардагч, харагддагч, дэлгэцийн уран бүтээлд тэр бүр тоглоод байдаггүй жүжигчин эм төгөлдөр нь энэ онд Тэгцэг үйлдэл киноны Тэнгисийн дүрээр анхны гол дүрээ бүтээлээ. За. Бүгд ингэ шууд уншчихв. Тэг. За. Өмнө нь Орос Албаны улсын Саха улсын Legends of Olonco Land уран сайхны кинонд тоглож байсан жүжигчин төгөлдөр Орос Албаны улсын Кемерово хотын соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжил эзэмшээд Монголын театрын тайзнаа Михаил Шолоховын Дүлгөөн дон, Олжаас Жанайдаровын Дэрний сэтгэл жүжигүүдээр уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш театрын тайзнаа олон 10 дүр бүтээж завгүй явсан түүнийг алдар найруулагч кинондоо хэрхэн сонгосон нууц хэвээр байгаа боловч оновчтой сонголт байсан гэдэгтээ үзэгчид санал нийлэх нь гарцаагүй зэ гэж. Түрүүн бол сонгосон шалаар ярьсан шүү дээ. За. Тэгэхээр яг Би нэрээ санаа. Олонхоо нутгийн домог гэдэг ер нь бол Якутийн Саха нутгийн одоо яг Олонхоо гэдэг нь тэр Якутийн өлгийн нутгийг хэлдэг юм байна лээ өөрсдөө. Тэгээ тэр нутгийн тухай ийм домог. Тэгэхээр энэ орс хэл дээр хийгдсэн кино. Орс хэл Саха уг орс хэл биш. Яг нөгөө Якут хэл дээр. Зөв. Гэтэ монголчууд хийж байгаа кино юу? Үгүй Якут. Өөрийнх нь тоглосон дүрэн жишээ нь Би бол яг Монгол баатрын дүр. Монгол Баатар. Тийм тухайн үед тэгээ нүүдэлчин соёлоороо одоо дайнд баг багтаа нэг гол дүрийн Якут залуу дайнд монголчууд дайнд өртөөд тэгээд тэр хүүхдийг өнчрөнгүүт нь Монгол руу аваа явцсан. Тэгээд том болохдоо нэг хамт бас явсан нэг Якут дайчин ир одоо үхлийн шарх авчиад ясаа их нутагтаа тавимаар байна гэд. Тэгээд бид нэр хамтдаа тэр хүний одоо хүслийг биелүүлэхээр буцаж Якут руу явж байгаа тэр байдлаар ингээд түүх хүргэлж байгаа. Тэгээд тэнд очиад одоо нөгөө эсэн шидийн вирусийн үйл явдал болж байгаа. Маш гоё сонирхолтой мэдээ. Удахгүй киног нь бас хүлээжээ. Йоо энэ ямар амар мэдээ вэ? Хотлоо өөрийг. За оны онцлог мэдээ. Монголд уран зөгнөлт киноны шанг татсан гэгдээд байгаа. Тэгцэг үйл киноны продюсер Ганзургийн бүтээл үзэгчдээс банк хүртвөө, магтаал хүртвөө гэж. За Монголын кино урлагт тис өөр салхи сэвэлзүүллээ хэмээн сайшааж магтах үзэгчд байхад мөн эсрэг талд Edge of Tomorrow кинотой төстэй Яванда the Butterfly Effect кино шиг болоод сүүлдээ жаахан карматай холбосон юм шиг ойлгомжгүй. Гих зэргээр шүүмжлэх үзэгч мөн байна. Магтаал шүүмжлэл аль нэг нь ч манай уран бүтээлчид цензуурлан хүлээж авч буй бизээ гэж байна. За ер нь бол яг л бодит явдал та энэ сарын хугацаанд ерөөсөө шинэ кино уран бүтээлгээд манай алдрын санаас анх зохиол уушгад бол үнэхээр гоё супер байсан. Тэгээд мэдээж найруулагчийнхаа бүх кино тэр санаа оноо бүгдийг гаргахын тулд продюсер хүн бол маш их том үүрэг гүйцэтгэдэг тий. Тэрнийхээ хэрээр би айгүй харин энэ магтаал шүүмжил хоёрт хоёуланд нь дуртай байгаа. Яагаад вэ гэхээр ялчгүй кино урлагтаа бас трейлерээс ахуулаа шинэ өөр өнгө төрхийг аваад ирсэн. Нэгт хоёрт гэх юм бол альваад ер нь бол төстэй
төсөөтэй юмнууд бол байдаг тий. Манай зохиол бол ямар нэгэн гаднаас суулбарлаагүй ууган материалын зохиол. Тэгээд иймэрхүү бол ярьж исэн л да. Мэдээж олон л төсөөтэй кинод байдаг шүү дээ. Миний хувьд гэх юм бол яг бахархалтай би алдарч л. Би бол ёор сэтгэлээр яагаад тэгэхээр бид нар сэтгэл дүүрэн уран бүтээл хийсэн байхгүй юу? Монголчийнхаа үзэгчдэд Монгол киночтой бас тий яг ийм киног одоо хийж болохоор болцсон байх шүү. Ийм кинонд үзэгчдийгээ бэлтгэхээр болцсон байх шүү. Заавал яхаараа дандаа л гадны Холливуудын тим сэдвүү үзэх юм монголчууд маань өөртөө чаддаг болсон шүү гэдгээрээ би нэгт бахархалтай байгаа. Их баярлалаа. За бид бүхний дараагийн сонжо, дараагийн даалгавар эхлэхэд манай өнөөдөр Хаби 31-ийн 3 дугаар үе, 4 дугаар үе эхлэхэд байлгүй юу? Хэдгээр үе дээр явж байгаа юм? Амар олон үетэй. Нэг уюутдын Бэлэгтэй шийтгүүлсэн ч яг үг хэлсэн шүү дээ. Ямар байна. Мөсний мандаа үйлдвэрлэгч журүүрийн нэрэмжит тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд амтыг нь таах юм бол бас гарын бэлэгтэй байгаа. За. амсгүйгээр таах юм уу? Амсан шүү дээ. Шууд бүгдийг идчихээ. За тэгээд журүүрийн хамт олондоо маш баярлалаа. Нэг зүсэн бялуунаас хичнээн олон амттан таах нь уу гэдгийг одоо эдний багш нь уурал боож өгнө. Нөгөө би жингээ барьж байгаа гэж. зүгээр. Мас нэмж байгаа юм. Ойлго заа. За ихлэ амтлаа тийм ээ. За тэгээд. Ер нь бол тэр чигээр тав хүн зориулж байгаа дуусна гэдэж болно. Ер нь би өөрөө их амттанд их дуртай. Тэгээд нөгөө ямар нэгэн шинэ жилийн арга хэмжээ хөтлөгч юм уу те эсвэл одоо ийм арга хэмжээнд дээр очихлоор хоол ихээсээ илүүтэйгээр хамгийн түрүү зөөгшөд надаа нэг хэрчин бялуу аваад ирээрээ гэж загтаг. Тийм үү. Хамгийн сүүлд нөгөө бялууг нь хуваалах одоо хурим найр дуусны араас те хосуудын хуваасан бялууг би нэгийг авъя шүү. Надаа нэг аваад ирээ хамгийн түрүү тэгээд. Би бас дуртай ш тахаа. Би за хоёул энийг таадчихдаг. Нэг энэ гурмаа нийцсэн чинь бас нэг жоохон идмээр санагдаад л шүү. За алдраа амтлаа штэ бүр өстөнд талын явуулсан байдаг шүү. За жоохон нүүрс ус авч байгаа шүү багшаа. За алдрын хамгийн гол нь гоё онцлог орцыг энд л хэлэх юм байгаа шүү. Ерөнхийдөө бол харагдаж байгаа шүү. Ерөнхийдөө бол харагдаж байгаа. Энэ шоколад бол орсон байна. Тэгээд шоколад нь орохдоо гоё какаоны төрлийн ийм кофений юм шиг тийм амттай какао төлхөө орсон байна. Тэгээд мэдээж ойлгомжтой. Ингэж хурдан идээд яаж амархан мэдэж байна. Тэгээд одоо энэ хоёрынхаа болохоор ингээд ийм битэрийнх яг хөвсгөр байгаад байгаа байхгүй юу? Энэ болохоор жоохон Наполеон байдаг шүү дээ нөө. Наполеон төрлийн тийм одоо хуурай төрлийн торт байна. Тэр Наполеон турлыг одоо яг ямар төрөл гэдэг вэ хаа? Орсоор. Наполеон. Бидний сүсгээр эхэлдэг шүү дээ. Яагаад гэдэг нэг. Баатар матрын юм нэртэй ач юм шиг. Наполеон. Исүсгээр Баатар. Наполеон баатар. Ерөнхийдөө бол буудаан гурил, какао, зөгцөж одоо төгс амтыг бүтээсэн юм торт байх нэ. Зөв хаасан байна. Баярлалаа. Хүсний сод орсон байна. Өндөг мэдээж орсон байна. За би дахиад задлахгүй. Баярлалаа. Маш амжилттай зөв хариулсан. Ер нь маш амжилттай мэдэрч байна. Амтлаг мэдрэмж бол сайн юм байна. Тэгэхээр сайн юм байна. Хоол идэх хүний гарч гавь юм да. Ямар төгөлдөр их. За мэгч бол одоо алдартай Red Velvet штэ. Тэ. За монголоор одоо юу гэж хэлдэг юм сайн мэдэхгүй байна. За тэгээд сая буудаан гурил гэж байна. Шипи авчлаа. Одоо тийм байх гэж бодлоо. Тэгээ мэдээж масл байна. За тэгээ бодвол өндөг энэ төр ордог байх. Гэтэ айгуу тийм гоё аманд ороод ингээ гоё уусаад ийм таатай мэдрэмжийг өгдөг л доо. Би бол байнга л ер нь бол иддэг штэ. Хөвсгөр тийм. Хөвсгөр. Тийм л байна. За энэ бол улаан өнгөтэй бялууны хувьд бол буйсны самарны гурилтайгаар бусдаас маш онцлогоор бүтээгддэг ийм одоо төрлүүдийнх нь нэг юм байна. Тэгээд сүүн кремтэй. Одоо яг хэлж чадахгүй байгаадсан тэр зүйлнүүд сүүн крем. Одоо хөвсгөр байгаад шүү дээ тийм ээ. Энэ гайхамшигтай амтыг бол сүүн крем танд бол мэдрэгдэж байна гэсэн үг. Тэгээд ер нь маш амжилттай хариуллаа манай төвгөө маань. Хамтлах мэдрэмж илэрхийлэх. Намайг амжилттай хариулаагаа бодчихгүй юу дөө. Дууссан байж тээ. Ямар торт байлаа энэ ч Одоо яг харж байгаад ярина гэсэн чинь бүр өвцөж байхгүй болчихлаа. торт өгөөгүй юу? За энэ бол ийм байна. За. За энэ бол мэдээж өндөгний цагаан орсон байгаа.
өндөгний цагаанаар юм гурил мөрлөө зурсан баг. За энд тэгээд гурилын үдх юм бол за мэдээж гурил орсон баг. Гэхдээ энд яг нөгөө нэг бор гурил мөрөл гэдэг нь орсон юм болоо яасан бэл тэрийн сайн мэдгүй юмсан. Гурилын төрөл байгаа. Тэг карамел орсон юм шиг мэдрэгдсэн. Карамел юм уу ванил. За тэгээд шоколад байлаа. Тэгээд бас юм жижиг цагаан юм бас нөгөө бөөрөнд нь юу гэсэн. Сүүн кремнэд дэ жоохон бас орсон байсан. Хавчуурганд нь болохоор бас шоколад байлаа шүү. Их гоё амттай юм байна. Баярлалаа журуур. Дутуул байгаад байна. Ахаа жоохон ахаад. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. Шоколад доох шиг үсч тийм үү? Шоколадны амтнаас дахиад нэг өөр нэг амт байх хэвээр. Тэр амтыг та хэлвэл. Та яа хэлчихсэн байхгүй юу? мэддэг юм байна. Мэдрээгүй чи зүгээр ингээ идсэн байгаа байхгүй юу? Дотор самар байгаагийн чи хазаачгүй идсэн залгцсан байна. Байн самар. За шоколадтай тортын онцлог нь газрын самартайгаасаа бусдаасаа онцлог гинэ. Газрын самар орсон байдаг юм аа. Яхаар мэдээж нөгөө нэг амтлаг крем, шоколад, тийм ээ, өндөг, буудаан гурил, газрын самар, какао, нуны нут гэж Бүх юм л байгаа юм. Газрын самарыг л үлдээсэн юм байна тийм. гол онцлогийг нь хэвлүүлэх гэдээсэн чинь тэрийг нэрээ газрын самар хэлдгээр болоод болоод янзын гоё. уусгацсан байна шүү дээ. Уусгацсан байна. Уусгацсан. Аваа шууд нөгөө яг самартай хийх зүгээр шууд залгцсан. Амтнд нь ороод залгцсан байхгүй. Тэгээд самраа мэдрээгүй байхгүй. За маш амжилттай баярлалаа. Тэгээд сүүлийн ганцоогийн одоо газрын самартай тортны амттны одоо деталийг л авч чадсангүй тий. Чи даваа үйх үү? Өвгжөө хооронд л одоо эхний хоёр зочид байгаа юм ярьж чадлаа дуусчлаа тий. Би амтлаа нэг л амт байна одоо юу яг аль самарны бол яг амтласаар байгаа л дуусгач. Амраа гэхдээ ахаа урсаад орчих шиг боллоо тий ерөөсөө. Тэгээд одоо гэр бүлийнхэн дөнгөж саяны амтлагааг үзээд хараад бас амтлахыг хүссэн байх. Тэгээд манай журүүрийн хамт болон үндэсний үйлдвэрлэлийг салбартаа тэргүүлэгч журүүрийн хамт болон маань гурван зочиндоо маш зөв амжилттай таасан учраас журүүрийн бүтээтгүүний дээцээсээ бас та бүхэндээ бэлэг болгон өгж байгаа шүү. Баярлалаа. Гэртээ очсон чи замдаа төгжрөл дунд иддсэн байх үү. Ямар гоё юм бэ? Өгөөрэй та. За энэ тул Мэргэжлийн хайп 30-нд дахиад орно. Ер нь хайп 31-ийн зочид маань нөгөө бэлэг нь боловсараа гал буцд юм да. Биш. За манай гурав 6-нд хэрэг хитгдэг вэ? Итгэж шүү дээ. 6-нд хитгдэг баг тий. Уран бүтээлч учраас түүнээс авах юм их би. Морин цагт мотор дуурна гэж хэлсэн шүү дээ. Гэтэ энэ удаа ганцхан Монгол биш. Олон улсын зурхайд ер нь яадаг. Манай Оросууд бас дотроо өөрсдөө гэсэн зурхайтай бас зан үйлтэй тийм ээ. Манай алдарчин бас Украинд бас байсан. Украинчуудын бас өөрсдийн зан үйл бас уламжлал гэж бас бий. Тэгээ бид бүхэн маш олон улсын зурхайнуудаас цуглуулад та гуравт дараах зүйлсийг бас бэлдсэн. За Секомонд дуурайдаг шиг. Оо тийм ээ. Секомонд дуурж байна. Манай хамтран ажиллагч байгууллага Японы алдарт бусдаас үргэлж нэг алхам урд бай гэсэн үрээтэй Seiko брендийн хамт олонны маань цаг маань 6 цаг эхэлсэн шүү. Яг гэж байгаа юм шиг цаг зурхаа. Энэ гурваас аль нь ерөнхийдөө сэтгэл төрүүлж байна. Тэрийг сонгоод авах юм байна. Тэгээ бит хоёр тайллыг уншиж өгнө. Энэ нь болохоор 2026 онд ер нь ямар хуу жил болж болохыг одоо зөгнөх маягийн ийм зурхай байх юм байна. Тэгэхээр нэг хүн Хүн нэгийг авч болно. болно эсвэл хурдаж авч болно. Энэ айгуу гоё. Эсвэл гуруулаа нэг энэ юу юм бол энэ? Тий. Бодоо юм болов? Байцаа юм уу? Сонгон байгаа, даршилсан байцаа. Энэ цовын юм уу? Байцаа. Даршилсан Байцаа байцаа. юм байна шүү. Даршилсан байцаа юм уу? За урагшаа харуулж тий камерад Байцаа харуулж. чи юу гэдэг вэ? Даршилсан байцаа гинэ. Төг айлыг навсан. Эсвэл хоёулаа энийг навж байгаа юм уу? Зайлан ч үсэн яг уу. Та айлын авах. За би энийг За авчихъя. би энийг авчих юм сан. За. Сонгоны талаар нэг хальт мэлт нэг юм сонсч ирсэн. Тэгэхээр та ярийн тайлбарыг сонсъё те. Тэхүү тий. Гэхдээ би бол шал өөр юм бэлгшээж авч байгаа шүү. За сонгон уу? Сонгоноос би. Би яагаад авсныг хэлчихв. За. Нөгөө сонгон ч бас нөгөө хоолнд маш гоё амт оруулдаг болохоор л авсан юм л. Чи энэ яагаад авсан байцаа гэвэл. Би энийг харин мэдмээр санагдаа юу гэдэг. Одоо энэ бол их гоё юм тийм гоё харагдаад байгаа юм. Нэг л тийм гоё ад жаргалтай юм харагдаад. За, сонгон авсан та 2026 онд аз үргэлж даах болно гэж хэлсэн байна. Хэрв та шинэ жилийг грект тэмдэглэх юм бол гректинг гэдэг гинэ. Грек ингэж үздэг байх нь байна. Хаалганыхаа гадна сонгон өлгсөн айл тааралдвал битгий гахаарай гэж байна. Энэ грекчүүдийн шинэ жилийн өрмөц уламжлал юм байна гэж. Сонгон
айс үе жил аз жаргал ахиц дэвшил өсөлт хөгжлийг авчирна гэж үздэг ийм уламжлалтай юм байна гэж. Ер нь сонгоныг тэгээ хаалганыхаа гадна өлөвчтэй юм штэ тий. Тийм байна. Муу муухай бүхнийг үргээд одоо нэг сармис тий. Зан үйл нь бол ер нь бол олон улсад яг л адилхан. Муу зүйлийг оруулахгүй ер нь бол тэгэл Нөө вампирыг ягаа сонгоно. аз үргэлж дагнаа гэдгийгсэн байх шүү. За дараагийн төгөөх чинь даршилсан байцаа юм биш үү? Байцаа ер нь ямар учиртай юм бэ? Тэр дундаа даршилсан байцааг сонгосон бол та эх жилдээ 2026 онд жаргал дүүрэн байх нэгуртай. Хэрвээ та Герман эсвэл Голландд шинэ жилийн үеэр саадаж таарвал зоогийн ширээн дээр даршилсан байцаа байхыг дасал болтлоо харах болно. Юу нь бол байнгын ширээн дээр нь байж идэг байх юм шүү дээ. Бид бүхний одоо жүр үршиг тийм гранины жүүсийг байнга л байж идэг байх юм. Тэгээ морилон ирж байгаа жилдээ та аз жаргалтай байхыг бэлэгддэг Европын эдгээр улсуудад шинэ жилийн өдөр заавал даршилсан байцаа эддэг юм уламжлалтай юм байна. Тэгэхээр сайн сайхан бүхний бэлэгдээд жаргал дүүрэн байгээ гэд даршилсан байцааг заавал ширээн дээрээ бас нэгэн амтныхаа нэгээр бол заавал сонгодог юм байна. Тэгэхээр танд бол ямар гоё илүү хангалуун сайхан бэлэгдэлтэй юм зураг очсон байх шүү. Ганцаахан сонгосон жимс болохоор Турна. Би угаасаа хэлчихгүй би. таныг 2026 онд дандаа жимсэл идэг гэсэн байна. Хотлоод тагаасан. За 2026 онд та өөрийгөө хөгжүүлж нөөц бололцоогоо бүрэн ашиглах нэгуртай гэж байна. Өөр хийж юм сонгосон та гэж. Филиппинчууд шинэ жилийн үдэш алим усан үзэм чавга зэрэг 12 дугуй жимсээр ширээгээ застдаг уламжлалтай гинэ. Бөөрөнхий. Энэ нь зоос мөнгө шиг хэлбэртэй байдаг тул хувь хүний хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг гэж үздэг байна гэж байна. Ерөнхийдөө бол бөөрөнхий жимсийг 12 төрлийн бөөрөнхий жимсээр шинэ жилийн ширээгээ застдаг гинэ Филиппинчууд. Гоё. Яг миний эргэжил бодож төлөвлөж исэн юм хэлж гарч ирж байна айгүй гоё. Бололцоогоо бүрэн ашиглах. Тийм байна. Тийм байна. Маш сонирхолтой зурхаа байлаа. Тэгээ зурхаа бичсэн. Ямар гоё зурхаа. Баярлалаа. Хөөе нэр бөө аз тохиох үү дээ. Хинбэ? Нөө аз алтар явж байна. Тэгээд айгүй тийм цаг хугацаа айгүй бүр айгүй тэрнтэйгээ холбоод манай Секо цаг ч гэсэн бас дуурж мууграа тий. Зурхаа мурхаан дээрээ дэн гэдэг. Тэгээд энэ бүх аз жаргалаа бид хуваалцж байгаа шүү. Аз жаргалаа байн хуваалцж байгаараа гэдэг манай жүрүүрийн хамт олон маань ч гэсэн бид бүхэнд өнөөдөр хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Тэгээд 2026 онд хүслээ бичиж үлдээх боломж та бүхэнд бас бий. Тэгээд одоо мэдээж бодож байгаа, төлөвлөж байгаа, дөрөв бас хэлхээс одоо нууж байгаа, дарж байгаа тий. Бид бүхэн ч бас хэлчүүл бас биелэхгүй ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг эрт бас мэдээл задлахаар бас болохгүй байдаг зүйл. Би тэгэхээр энэ удаад 3 дугтуу бэлдсэн байгаа. Тэгээд энэ дамаат манай хамтран ажиллагч дамаатын дугтуу байна, жүр үрийн маань дугтуу байна. Аз жаргалаа хуваалцъя жүр өр гэж. За ингээд энэ 3 дугтуун дээр та гур маань 2026 онд хийлээсэ гэж бодож байгаа хүслүүдээ бичиж манай өнөөдрийн хойморт залуутай байгаа гацуур дээр Өлгөх юм. үлгэж гацуурыг нь чимж өгөөч гэж хүсэж байгаа юм шүү. Манай өмнөх зочдын маань чин сэтгэлийн халуун тэр хүслүүд нь яг энэ гацуур дээр өлгөөтэй байгаа. Тэгэхээр тэр олон оны онцлог тэгээ энэ онд бас амжилт бүтээлтэй явсан эрхмүүдийн хүслүүдтэй хамт ирээдүрөө очих нэ гэж та бүхэн бодоорой. Тэгээ та бүхэн маань дор бүрнээ нандинаад тэр сайхан хүслүүдээ бичиж үлдээж байгаарай. Энийг яхан хизээ уншаа тэгээд. Уншихгүйгээр зүгээр юм хэлээ. Жилийн дараа 2026 оны 12 дугаар сард хэрвээ та бүхэн амжилт бүтээл нь ариун байгаад эргээд зочноор өргөцсөн тохиолдолд энэ дугтуухай эргээд задлаад. За. Жилийн дараа задлахад энэ хүсэл маань биелсэн байна уу, үгүй байна уу? Ярилцах. Гэдгээ эргэж харна гэсэн үг. Тэгэхээр 365 хоногийн турш бид бүхэн нандинг хадгална гэсэн. За ингээд бид бүхэн хамтран ажиллаж байгаа эмэт төдич байгууллагуудынхаа мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тэр дундаа Австрийн алдарт номер 1 брэнд Swarovski-гийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Ганцхан бүсгүүчүүдийг чимдэг өнөөдөр миний зүйлсэн байгаа энэ гайхамшигт зүйл Swarovski. Swarovski. Тийм үү. Тэгээд бүсгүй таны төгс төгөлдөр орших уу гэдэг бол залуу таны бас төгс төгөлдрийг бас илэрхийлье шүү. Swarovski брендийн хамт олондоо маш баярлалаа гэдгээ хэлхэн зүйтэй баг. Мөн Дамаатын хамт олондоо маш баярлалаа. Таны стил имижийг тодорхойлох энэ шинэ жилийн гангараг Дамаат тодорхойлно. Мөн Seco бусдаас үргэлж нэг алхам урдвай гэсэн мөрөдтэй Seco брендийн хамт олондоо талархснаа илэрхийлье. Мөн Pontramo Испани алдарт брэнд бүсгүүчүүдийн стил имижийг тодорхойлох амьдралын лайфстайл болсон Pontramoгийн хамт олондоо баярлалаа. За мөн таны гоо сайханд хувьсал хийн Evolve дээрэн брэнд, мөн дур булаам төгс төрх Tulip брэнд, мөн ургамлын гоо сайхан Euroship брэндүүд маань хамтран ажиллаж байна. Тэглгүй яг хуу за тэгээ баярсан талархсан сэргэлийг илэрхийл зочин бүрийн маань дайлаж байгаа Mercy-гийн хамт олондоо маш их баярлалаа. Мөн Granny News
100% жимсний автыг та бүхэндээ санал болгож байгаа Big Ford Classic Cola сахар агаад гэж маш багтаа энэ гайхамшигт авдаг та бүхэн шинэ жилийн орой баярын ширээгээ чимээрэй гэж дахин хэлье. Мөн Bottega Gold өнөөдөр зочдын маань хонdoглох энэ гайхамшигт дарсвал Bottega Gold Италийн номер 1 оргилон дарс байна гэдэг та бүхэндээ хэлье. За манай алдар маань төгөлдөр маань хүслүүдээ бичиж дууссан байна. За мэдээж хүсэл нь биелээсээгээд гацуур байгаа модондоо та хоёр маань очиад үлгэх боломжийг олгоё. Энэ дээр нь чөлгөж болно. Би шүү гахгүй байна уу. За ингэ үлдчихё. Тэр ирүүл нь Батцайхаа оршигэ гэд манай тэг зэгүүлэх киноны уран бүтээлч, найруулагч, алдар, гол дүрийн жүжигчин, төгөлдөр, продюсер, зургийн дарга ган зориг маань хамтдаа ийхүү хүсэл мөрөөдлөн ийхүү бичиж гацуур байгаа модыг чимж байна. Баярлалаа. Ёстой гоё. Биелэх байхгүй. Биелэх болтугай. Гоё мэдрэмж байд юм биш үү? Ер нь бол яг өдийн наслахтай гэдэг шиг. Өдийн наслахтай гацууранд ингэж хүсэл бичиж ингэж үлгэж исэн түүх бол надад яг үнэхээр энэ бичиж яхад байхгүйсэн. Анх удаага би ингэж бичлээ шүү. Ер нь ихтэй хүмүүс ер нь хүсэл мөслөө ингэж бичдэггүй байхаа гэж бодож Тийм. Ер нь би зочдоо сонсож байхад ихэвчлэн бүсгүүчүүд, эмгтэй зочид л дэвтэр байдаг те шинэ ондоо шинэ дэвтэр гаргаад тэндээ хүслээ бичээд биелүүлдэг гэдэг. Тэгэхээр манай залуучууд ялангуяа ирчүүд бол нэр ховор биш. Патрол бүх юм аа тийм гоё. бодог болохоос ш. Айгуу гоё мэдрэмж авчихсан. Цаасан дээр бичээд яг он солигдох мөчтэй зэрэгцээд биччихээд яг тэр нэг цохилдсон шүү дээ. Так яг тэр үед нь шатаагаад шампансгэр гоё уудаг. Тэр одоо ямар Орсын залгамж орчин тийм канонд гаргадаг тийм. Яг ханаас гаралтай гэдэг нь бас ер нь бол мэдчихсэн. Оросд ер Тэгээд нь олон улсын олон оюутнууд байдаг үст танаа тэр үед ч одоо. Манай сургуульд бол байсан. Гэхдээ яг нөгөө урлагийн сургуульд бол олон улсын гэхээс илүүтэйгээр Оросууд илүү их давмгаалж тэгээд ер нь бол монголчууд гэдэг хідэн цөөхөн. Энэ шинэ жилийн баяр яг гэр бүлийн баяр анх бол Оросуудаас орж ирсэн баяр. Тэгэхээр ялангуяа тэнд утга төгөлдөр тэмдэглэдэг байх. Таны хувьд манай төгөөгийн хувьд маань шинэ жил тэнд хэдэн жил? 4 жил. Тийм яг 4 жил тэмдэглэсэн байна. тэмдэглэж ирсэн яг оюутан ахуй цагтаа. Тэгээд дараа нь биш дундуур нь юм байна. Бид нар нэг Москвад очиж яг он гаргаж ирсэн 31 он. Тэр үед бид нар урагдаад нөгөө Оросын төв Москвагийн Тверская улица гэдэг гудамж байгаа. Тэрийг ингээ хаагаад тэгээ ингээ 100 метрийн зайтай том тайз ингээ барьчихсан. Тэгээд соёлын одоо нөгөө соёлын яамнаас нь тэгж дэмжиж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр янз бүрийн урлагийн арга хэмжээнд явуулж байгаа. Нэг хэсэгт нь дандаа хүүхдийн жүжиг, нэг хэсэгт нь дандаа балет, нэг хэсэгт нь юу гэдэг. Тэгээд ерөөс дандаа бүх машиныг зогсооцсон. Төв гудамжтэй тий. Тэгэл чуу. Одоо манай хуучнаар бол гэрэл гудамж шиг тийм гоё гудамж үүсгэсэн байна тийм. Амар том өргөн гудамж байхгүй тий. Тийм том тайцтай. Бид нар тийм тоглолт хийж ирсэн. Яг цалин малинтай оюутнууд явж жаргалтай юм чинь. Тэгээ 31-нд тэрийг 2 3 тоглолч хүүхдийн жүжигээ. Тэгэл оройн тэр Москвагийн гудамжинд тэр яг улаан талбай дээр ингэж оноо гарах бол нэр гайхамшигтай. Тэр чин том ингээл өссөн каток энэ төр барьцсан те хүмүүс гулгаал тэр нэг мөнгө зүс мэдгүй үнээр гайхамшигтай чи дийл мэдрэмж байсан. Яхаар гочиж үсмээс харагдтал ярьлаа шүү дээ. Москвад шинэ жил үдсэн дээр. Манай алдарч гисэн бас яг мэдсэн байгаа нэг. Яг Москвад бол яг Оросд бол яг одоо ингээд Украинч бай, Оросч бай тий. Хаан ч ер нь Оросын айлч хотод явход бол яг тэр төв талбай дээр явход бол бүр яг утгаараа тэмдэглэдэг байхгүй юу. Бүр үнэхээр гоё. Яг нөгөө нэг одоо Дед Мороз, Снегурочка гэдэг бид нар нөгөө багада үздэг ус нөгөө үлгэрийн кинонууд шүү дээ. Яг тэрэн шиг л бүх юм айгуу гоё. Гэрэл гэгээтэй. Тэгэл өөртөө дуулаад яг л нөгөө бидний одоо ингээд толгоон дотор явагддаг тэр бүх шинэ жил чинь яг тэнчинэл явагдсан. Тэгснээс бол Европууд бол яг Крисмас чинь болохоор 25-нд болчтой шүү дээ. Солонгочууд чинь бас ер нь бол Крисмас тэмдэглэдэг болсон тий. Манай хөршүүд урд хөрш болохоор ер нь бол шинэ жилийг нэх тэмдэглэдэггүй шүү дээ. 31 гэдэг өдрийг тэмдэглэх нь баг Орос Монгол хоёр. Тий, Орос Монгол хоёр юм бэ нэлээ. Ер нь одоо ингээл ажаад тахад галтрэг байгаа. Галтрэгний купе болгон дээр одоо дугаар болгонтой VIP өрөөнүүдэд таны эд зүйлийг 2026 онд төрүүлээд илгээх юм байгаамаа. Очоод миний сайхан хүсэл мөрөөдлийг нь биелүүлээ байж байгаарэ, тийм ээ. Иргэжил очоод энэ хүсэл маань хэд дахин биелсэн, томорцсон байгаасаа гэсэн нэгэн эд зүйлийг авчираарай гэсэн. 26 онд таагуур маань юу илгээхийг хүсэж байна? Юу бэлдэж авчирав? За төгөлдөр. Би ч яг хуу нэлээд авартай юм байна. Биднийг төлөөлөл бид ном авчирсан юм. За. Би бас яг ямар ном сонгох уу гэдээ айгүй их бодоод тэгээд яг хуу Жорж Оруэллийн Амтны ферм. Ягаад ч юм миний хүссэн зүйл 26 онд бид нэр ингээд илүү их ийм
хүнийг хүнээр нь ингээ хайрладаг те би бинийгаа сонсч чаддаг. Ямар нэг юм нийгмийн давхаргын тэр ялгаанууд буурсан хүмүүс хувь хувьдаа юм аз жаргалтай те ялгуурлан гадуурхсан тийм муухай зүйлс аль бол хол бай гэж бодоод тэгээд ийм гоё эрүүл нийгэм бид нар ингээд өглөө босоод ажил руугаа явахдаа жаргалтай явдаг. Ажлаа тарчаад гэрлүүгээ ирэхдээ жаргалтай ирдэг. Хүн болгон хоорондоо гоё юм чин сэтгэлээсээ харьцдаг ийм нийгмийг хамтдаа юм бүтээе. Тэгээд тэрний бас эхлэн ингээд үргэлжлэн ингээ байгаасаа гэдэг энэ номыг ингээ 26 онд ингээ вагонда суулгаа явуулъя да. За манай алдар. Энэ манай вагоны галтэргийн маань том ах нь гадаа хүлээж байгаа. Одоогор бол хамаг баг дүү нэрсэн байгаа. Ирэх хонд те хүн болгон бие биендээ жоохон хайрыг түгээж те бие биендээ гоё инээмсэглэж бие биенийгээ хайрлаж тэгэж одоо 2026 оноо одоо эхлүүлэх юм бол те цаашдаа 27 он ч гэсэн ингээд сайхан болох болтугай л гэж би ерөөж тэгэж зүрхийг явуулж байгаа хайрыг илгээе гэж бодсон юм. Мерситэй хамт Мерсигийн дээр байж байгаа энэ гайхамшигт зүрх алдрын зүрх шүү. Тэ маш баярлалаа. За ганцоогийн хувьд. За миний хувьд гэх юм бол энэ гарт байгаа би эдээ нэг гоё юм тоо харагдаад байгаа байхгүй юу? 21 гэдэг юм. За. VIP руу бодох. За би тэгээд юу вэ гэхээр одоо манайхан бүгд л хайр ирж гин те амьдрал ирж гин. Одоо миний зүгээр нэг дотор эмзэглэж явдаг юм юу вэ гэхээр энэ гал тэргэнд байгаа энийг хийнэ гэхээр энэ нөгөө дээр үеийн чинь монголчууд нэг шармыг нөгөө хүний ам хаан эд юм хаан гэдэг чинь тэрүүгээр ингээд хүүхдүүд айгүй хөвдөд байгаа байхгүй юу? Маш олон хүүхдүүд ингээл одоо хавдартай инээ тэрэ гэж байгаа. Ирэх 2026 он энэ богонд энэ алтаарч гэдэг юм уу те? Энэ нөгөө Монголынхаа бүх хүүхдүүдийн эрүүл мэндийг сайхан мануулчих те. Эрүүл их байгаасаа Монголын хүүхдүүд өвчин зовлонгүй хавдар боомтгүй байгаасаа гэж би бэлэгдээд энэ нэг гоё тоо байна. 21 гэсэн тоо. Нөгөө 21-ийн тоо чих гоё. Алтаа үлдээ юм яа. доо тий. Олон хүүхдүүдийн эрүүл мэнд Монголын хар түмний эрүүл мэндийг гоё хамгаалаад хаагаад ингээд алтаа үлдээ яа л гэж. За баярлалаа. Наран группийн энэ жил 35 жилийн яваа болж байгаа. Тэгээд Наран группийн хамт олонны зүгээс 35 жилийн хүрээнд компани болгоныхоо таашны брэндийн бүтээгдэхүүнүүдийг за энд товчхон харуулчихсан зүйтэй байх тийм ээ. За нөгөө ирчүүдийн ангарааны зүйл бол нэг дамаат одоо хувцс хэрэглэл аксиор одоо ингирийн альчуур байж байна. За ингээд амттан дэргүүд мерси болон тофи би шоколад. За тэгээд гоо сайхны илэрхийл болсон үсний будаг төлөв. За тэгээд эвроше болоод эволюдерми бүтээгдэхүүний дээд сүүд. За тэгээд наран лавштайл юм гэр авах юм лавштай бүтээгдэхүүнүүдийн дээд сүүд ингээд байгаа шүү. Энд чи одоо могоо жил юм уу? Дуусч байгаа юм. 17 дугаар жарны элдв эрдэ тэмээх модон могоо жил шүү дээ. Энэ жил чинь одоо тэгээд эх жил маань Морин жил. Тэгээд дахиад Хайд маань бэлгээ даахгүй юм шиг байна. Яа юм бэ гинэ за энэ бол манай бас ажиллаж байгаа үндэсний мандаа үйлдвэрлэгч манай тэргүүлэгч салбартаа тэргүүлэгч манай жүрүр. Вау. Харин тийм бүр ингээд гаднаас Ямар гоё үнэртэй юм бэ? Харин үнэртэй байгаа байхгүй үнэртэй. Харин тийм байна. За одоо вау. Байж байна. За артизан гэх гоё талах бай. Ганцхан амтд бялуу гэхээс илүүтэйгээр одоо гоё жүрүүрийн гоё юм. За. За энэ ч одоо дуусахгүй олон бэлгэнүүдийг л манай жүрүүрийн хамт олон маань бид Хэд маань том машинтай явж байгаа. миний машинд яг хөө зарим нэг нь үлдээж болно. Би өнөөдөр машинтайгаа ирсэн. Бэлгээ даахгүй шахуу. Даахгүй шахуу байвал яг надад түр хадгалуулж болно. Би бол гидсэндээ хадгалчдیں۔ Гоё уус байна. За жүрүүрийн хамт олондоо маш их баярлалаа. Аз жаргалаа хуваалцсан жүрүүр баярлалаа. За ингээд өөр бэлгч юу лээ? Одоо болцсон байна. Зүрхөө үе. Шууд эндээс ингэж байгаа шүү дээ тийм ээ. Нандаа яга зүрхээ шидэхгүй байна. Нэг л хүнд өгсөн байгаа. Зүрх хөөхөндөө жоохон харам байгаа. Тэгээ ирэх жил тэгээд гоё аз жаргалтай авчраасай гэж хүсэж байгаа шүү. Тэгээ урилгаад хүрэлцэн ирсэн уран бүтээлчтэй маш их баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Түрүүн гацар нөгөө модон дээр бичсэн тэр хүсэл бүхэн нь биелэх болтугай.
Ээгүй шүү. Хамгийн азтай Азтай л ингэж гоё нөгөө хөөсөнд нь бүгдэнд нь оногдсон гэсэн чинь. Бид энэ жил бүр оргилох нэ. Оргилсоор байгаа. 26 он боо за. Тэгэл яг алдарл яг банд нь оногдчихлоо. Бодож бүтэж байгаа, сэтэж байгаа бүх уран бүтээл нь За. бүтэх юм бай. Ган зэрэгөөс За мэдлэгээ эхлүүлчих тийм ээ. За тэгээд S-Band телевизийн Happy 31 нэвтрүүлгийг үзэх дуртай өөрөө бас ингээд 2 дахь удаага оролцож байна. S-Band телевизийн нийт хамт олон арын албаныхан за тэгээд заяада нандада шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Бас уран бүтээлийн өнөр амжилтыг хүсье өрөөе. За тэгээд A production-ийнхаа зүгээс нийт үзэгчдтэй, кинонд хайртай, театрт хайртай Монголынхаа мянган үзэгч та бүхэнд ирж буй 2026 он та бүгдийн юу сансан 9 сайхан хүссэн сэтгэлжлэн бүтэж аз од хэмэрл ундаа үргэлж өөдөө байх болтугай гэж хүсье өрөөё. Баярлалаа. За манай дүүг маань. За ганцаа ах маань. Тэгээ миний хувьд болохоор уран бүтээлч бидний ард үргэлж хамтдаа биднийг дэмжиж байдаг гэр бүл тэгээд мэдээч үзэгчдийн маань ч гэсэн ард гэр бүл гэж байгаа. Бидний ажлын хөдөлмөрийг эрхлэхэд үргэлж одоо тусалдаг, дэмждэг, ямар ч үед ард маань хамт байдаг бүх хүмүүстэй одоо шинэ оны хамгийн сайн сайхан бүхний хүссэн өрөмөр нь. Тэгээд энэ ерөөл маань одоо зөвхөн одоо гэр бүл ард байдаг хүмүүстгээ шилж байгаа боловч чи бүх хүмүүст хамаарч шилж байгаа учраас тэгээд та бүгдээ хамгийн сайн сайхан бүхний хүссэн өрөөё. Ёо. За. Алдрын маань. За Алдрын ингээд сэтгэл. ганцоо маань хэллээ. Төгөлдөр маань хэлчлээ. Гэр бүл гээл ингээ бүгдийг л хэлчлээ те. Тэгээд нэг л өрөө үг хэлээ те. 2026 онд би биэндээ хайр түгээцгээе л гэж. Хайр түгээцгээ. Аз жаргалаа хуваалцгаая. Шинэ оны мэнд Хайр гусныг баярын хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна гэдэг Ботегаага бүгд хамтдаа хамталцгаая. Янз Энэ бол Италийн номер 1 орол ундаас Ботега байлаа. Тэг зэгүүл киноны уран бүтээлчд байлаа. Тэгээд ирэх жил өшөө гоё уран бүтээлээр иргэ уулзсан. Баярлалаа. баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны мэнд хүргэе. Өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Маргаашийн дугаараараа иргэ уулзлаа. Сайн хамраарай. Баяртай. Happy 31. Нэсэн асууй чиний байгаа зүгийг зүрхний минь чин хүсэл мэн хичнээн хайртайгаан би бодлороо зүгнөвч хахурхийг чи бид мэднэ хязгааргүй хайр мэн төгсгөлгүй дурлал мэн зовлон айргуу мэн зүрхний минь цонхол чам хязгааргүй хайр мэн төгсгөлгүй дурлал мэн өр зүрхнээс ундрах үнэн хайраа өрнөг нэг байхыг би хүсэхгүй тэнгэр солонг чиний харцсан туяагаан тодруулж тийм их үзэсгэлэн бишрээ тэгсийн сувд гэлбэн цацраад чиний минь төрхөнд тэр саран онгоо нэмнэ чамтайгаа би насан туршдаа догдол бүрийн минь шалтгаан дууралсан чамдаа би чин сэтгэлийн үгсээ дугаараа нисгээд хүргэнэ хязгааргүй хайр мэн төгсгөлгүй дурлал мэн зовлон айргуу мэн зүрхний минь цонхол чам хязгааргүй хайр мэн төгсгөлгүй дурлал мэн өр зүрхнээс ундрах үнэн хайраа өрнөг нэг байхыг би хүсэхгүй тэнгэр солонг чи
чиний минь